За энэ удаагийн Монгол Улсын их хурлын 2024 оны ээлж сонгуульд бол нийтдээ 19 нам, за 2 эвслээс нийтдээ 1341 нэр дэвшигч оролцож байгаа бөгөөд сонгуулийн сурчлагын хугацаанд бол намын дарга ухуулагчаар ажиллаж байсан иргэний амь нас эрсдсэн, за согтууруулах хундаа хэрэгэлсэн байж болцсошгүй ийм зөрчлүүдийн талаарх бол мэдээлэл авагдсан байгаа. За тэгэхээр одоо нийт сонгогч олон нийтдээ хандаад одоо хүний эрхийн үндэсний комиссоос дараах зүйлүүдэд бол анхаараач гэсэн юм санамж зөвлөмжийг бол хөргүүлж байгаа. За нэгдүгээрт нь улс төрийн нам эвсэл нэр дэвшигчид одоо үзэн ядалт хүчирхийлэлд уриалахгүй. За бусдын нэр төрийг гутаах зорилготой худал мэдээлэл бол тараахгүй байхыг хүсэж байна. За дараа нь эмэгтэй улс төрчдийг харлуулахад чиглэсэн мэдээлэл түгээхийг хориглох. За хүйсийн хувьд гутаанд оромжлогдохгүй байх. За улс төрийн арчилсан өрсөлдөөнд альва хүйст одоо хүндэтгэлтэй хандахыг бас уриалж байна. За иргэдийг санал өгүүлэх зорилгоор санал авах байр руу зөөрлөхийг зогсоох, за сонгуульд оролцохоос татгалзах, за нэр дэвшигчдийг багаар нь сонгуулах зэргээр одоо сонгогчдын сонгох эрхэд хөндлөнгөөс нөлөөлөхгүй, за үзэл бодлыг нь бол хүндэтгэхийг хүсэж байгаамаа. За нэр дэвшигч өөрөө болон бусдаар дамжуулж сонгогчдын саналыг татах зорилгоор за мөнгө зүйл тараах, за хөнгөлөлтөө үнээр худалдах, за альва үйлчлэгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлтөө үзүүлэх, за нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах, өөрийн болон бусдын хөрөнгөөр одоо мөнгө эд бараа өгөх, амлах, ажлын байранд зуучлах, за ажилд оруулах, амлалт өгөх зэрэг ийм хууль бус үйлдэлүүдийг бол гаргахгүй байхыг хүсэж байна. За мөн хиймэл оюун, за олон нийтийн сүлжээ ашиглан үзэн ядалт, ялбарлан гадуурхалт, хүчирхийлэлд уриалсан илэрхийлэл, за хүний нэр төр, эрхэм чанарыг гутаах зорилготой худал мэдээлэл бүхий контентийг бол түгээхгүй байх. За үүнд технологи хөгжүүлж байгаа хүн хөл итгэхэд оролцохгүй байх. За хуулах байр сонгуулийн сурчлагын материал хэрэгслийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд ахмад настан баримтчлагдсан цагдаа оргицсан үнд тохиромжтой байдлаар бэлтгэх мэдээллийн хүртээмжийг бол хангасан байхыг өмнөх бас бид хүн хэвлэлийн урдлаар бас сануулж ирсэн. За хүний хувийн мэдээлэл болон иргэдийн регистрийн дугаар гэрээ хаяг холбоо барих мэдээллийг цуглуулах хууль бусаар одоо ашиглахын явдал бас гарч байгаа. Энийг бас гаргахгүй байхад анхаараач гэж хэлмээр байна. За төгсөлтийн баяр, за ургийн уулзалт зохион байгуулах нэрээр сонгогчдод одоо нөлөөлөх, за санал авах зорилгоор архи согтууруулах хундаа хэтрүүлэхгүй байх, за иргэдийн аюулгүй байдлыг хангах хамгаалахад бас одоо холбогдох төрийн байгууллагуудыг бол анхаарахыг хүсэж байна. За иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлахгүй, үзэл бодлоо илэрхийлснийхэн төлөө одоо ялгарлан гадуурхгүй байх, за хүнийг ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх, ард түмнийг талцуулах, хуваагдал үүсгэх, үндэсний хэв нэгдлийг өснөөлөх зэрлэгээр одоо хит улс төрсөн юм үйл ажиллагааг явуулахгүй, үзэл бодлогын хувьд бол шудраг ёсны зарчмыг бол баримталж ажиллахыг хүсэж байна. За ингээд эцэст нь та бүхэнд хандаад хэлэхэд, за регистрийн дугаарыг ашиглаад одоо хүний хувийн мэдээллийг цуглуулж байгаа энэ байдал бол хууль бус үйлдэл. Тэгэхээр иргэд та бүхнийг одоо энэ регистрийн дугаараа ашиглаад хэн санал өгсөний чинь мэднэ. Энэ хувьд энийг одоо мэднэ гэж ийм худал мэдээллийг цахим орчинд түгэж байгаа дээр өмнө нь анхааруулсан. Одоо энэ бол техникийн хувьд ямар ч боломжгүй. Тийм учраас иргэд та бүхнийг регистрийн дугаараа одоо хувийн мэдээлэл бусдад одоо өгөхгүй байхыг анхааруулад энийг одоо хадгалж хамгаалахыг хүсэж байна. За хүний эрхийн үндэсний комиссоос өнөөдрийн тухайд бол зөөрийн саналын харьцаар санал авах ажиллагаанд бол улсын хэмжээнд за 9 дүүрэг дээр бол ажлын хэсгүүд хуваарлагдаад гарсан ажиллаж байгаа. За аймагуудын хувьд бол манай орон нутагт референтүүд ажиллаж байгаа. Тэгэхээр цагдаагийн ерөнхий газар, шүүгэн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай хамтраад цагдаа өрөх 461-р хаалттай анги, за баривчлах төв, баривчлах байр, за аймагуд дээр байгаа баривчлах байрууд дээр байгаа одоо эрх чөлөөний төр хязгаарлах зэрэгдээ санал авах ажиллагааг бол хэрхэн зохион байгуулж одоо мониторинг хийж байгаа.